Самбай цогцтой Цэнгэрлээсийн гадаад мэдээний бүс нутгийн тайван хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Хэдэн 7 хоног төвтрүүлгийн ээлж дугаарыг хүлээн авна. Иран улсын дайн дэлхийн геополитикийн тэнцвэр эдийн засагт нөлөөлж эхлээд байгаа. Тайрны нэг зэгтээ үед Хятад улсын удирдагч Ши Жинпинг ойролт оронд болон Европын удирдагчтай өнгөрсөн 7 хоногт уулзалт хийлээ. Тэрээр үүгээрээ дамжуулан олон улсын хууль тогтоомж, эдийн засаг, дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаат тэр дундаа Ираны дайныг энхийн хэлэлцээрт хүрэх дипломат хүчин чармаалтаа нэмэгдүүлэхийг уриаллаа. Өчигдөр Бээжин хотноо Арабын нэгдсэн Эмират улсын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Заид Аль Нахянтай хийсэн уулзалтынхаа үеэр Ши Жинпинг дэлхийд энх тайван тогтоохын тулд олон улсын хуулийг ашиглах хэрэгтэй, хүн төрөлхтөн эрт балрын ширэнгэн ойн дүрм журмаар амьдарч болохгүй гэлээ. Мөн хууль дүрмийг өөрт тохиромжтой, ашигтай нөхцөлд хэрэглэж, бусад тохиолдолд үл тоодог байж болохгүй, дэлхийд дахин хүчний улс төр рүү ухрах ёсгүй, энх тайван цогцлохын тулд олон улсын хуулийг хүндэтгэн дагах хэрэгтэй гэж Америк нэгдсэн улс болон Израиль улсаас Ираны эсрэг хийсэн дайныг ихээхэн буруу шат шүүмжлэн хэлжээ. Гэхдээ Бээжин уг асуудал дээр удаа дараа шүүмжлэлтэй хандаж байсан ч Ши Жинпинг өөрийн биеэр хийж байсан мэдээллүүд цөөн. Мөн тэрээр эх сард болох уулзалтын үеэр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа. Харин энэ удаагийн уулзалтаар Хятад улс, Арабын нэгдсэн Эмират улс болон Арабын орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлж байна. Ши Жинпинг эрчим хүчний хадгалалт, улс төрөвч ба цэвэр эрчим хүч, хиймэл оюун ухаан дэвшилтэд үйлдвэрлэлийн салбаруудад Арабын нэгдсэн Эмират улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүнийхээ хүрээнд Хятад улс энэ оны сүүлээр Хятад Арабын орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж Персийн булангийн орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг зорж байгаагаа мөн хэлсэн. Мэдээний энэ хэсэгт Испанийн ерөнхий сайдын хийсэн айлчлалын талаар хүргэе. Тодорхойлбол мөн адил өчигдөр Испанийн ерөнхий сайд Педро Санчес Ши Жинпингтэй уулзаж Хятад улс дэлхийн хурцдмал геополитикийн асуудлыг намжаахад гол үүргийг гүйцэтгэж чадна гэж хэлжээ. Үүндээ Санчес Ираны дайн болон Украины дайныг дурджээ. Түүнчлэн Хятад улс Ираны хурцдмал байдлыг зуучлах чадвартай цорын ганц холбоотон байж магадгүй гэж мэдгдсэн. Дашрамт дуртахад уг айлчлалаас өмнө Испани, Америк нэгдсэн улсад Ираны дайны асуудалтай холбогдуулан агаарын хөлийн хориг тавиад байсан юм. Тэгвэл одоо Хятад Испани улсын хамтын харилцаа өргөжөж худалдааны харилцаагаа сайжруулах тал дээр холбогдох 19 гэрээнд гар үсэг 6-аар тохиролцжээ. Үүнд Испанийн хөдөө аж ахуйн экспортын хүртээмжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна. Төгсгөлд нь багцлан том зургаар харвал Хятад улсыг Европ болон ойрхон орнуудын улсуудын эдийн засгийн томоохон түнш, өндөр нөлөөтэй дипломат зуучлагч, мөн геополитикийн хурцдмал байдал нэмэгдэж байгаа энэ үед олон талд үзлийг хамгаалагч улс хэмээн харж болохоор байна. Энэхүү ойрхон орны дан Хятад улсад зарим талаараа ашиг тустай байж болох хэд хэдэн аргументуудыг судлаад шинжээж дэвшүүлж байна. Тухайлбал Ираны дайны улмаас нефтээс хэд хамааралтай улс орнууд сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж, эрчим хүчний хувьд бие даасан байдлыг бий болгохоор ажиллаж байна. Энэхүү шилжилт нь манай урд хуршид аль хэдийн цэвэр эрчим хүчний технологи болох цахилгаан тээврийн хэрэгсэл, батарей, нарны эрчим хүчээрээ тэргүүлж байгаа улсын хувьд ихээхэн ашигтай зүйл болж байна. Орон улсын хоолоогоор тээвэрлэгддэг газрын тоос байгалийнхын дийлэнх нь ихэвчлэн Аз руу явдаг. Тээвэрлэл тасалдсантай холбоотойгоор Азийн орнууд эрчим хүчний хомсдол, шатхууны үнийн өсөлтөд нүүр тулж амьдралын өртгөн нэмэгдэж байна. Дан ганц Азийн орнууд гэлтгүй Америк нэгдсэн улс, Европын улсуудад ч гэсэн шатхууны үн өсөж эхэлсэн. Үүнд ихэнх улсын засгийн газрууд болон бизнес эрхлэгчид чулуудсан түвшнээс хамааралтай байдлаа багасгахын тулд яар авчилж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн нийтээрээ сэргээгдэх эрчим хүч рүү шилжих болсон цаг гэж ойлгож байна. Харин Хятад улсын тухайд эрчим хүчний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай холбосон стратегийн дагуу цэвэр эрчим хүчний салбарт 10 гаруй жилийн турш шаргуу ажилласны үр дүн одоо гарч байна. Тодорхойлбол Хятад улс дэлхийд одоогийн байдлаар дараах үзүүлэлтүүдээр тэргүүлж байна. Тухайлбал цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн 70%, батарейны үйлдвэрлэлийн 85%. Үүнтэй холбогдуулан цахилгаан тээврийн хэрэгслийн компани болох BYD, мөн батарей үйлдвэрлэгч компани буюу CATL зэрэг компани хувьцаа дайн эхэлснээс хойш өсөж хөрөнгө оруулагчид шуурх болоод байна. Үүнийг дагаад нэгэн сонирхолтой хуваагдмал байдал бий болоод байгаа нь дэлхийн нийт эрчим хүчний хувьд Америк нэгдсэн улс уу, Хятад улс уу гэх сонголттой тулгарч байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар эрчим хүчний зах зээл аль хэдийн ийхүү хоёр хуваагдсан гэлээ. Хятадын сэргээгдэх эрчим хүчинд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, цахилгаан тээврийн хэрэгсэл болон батарейг өргөжүүлэн, цэвэр хаягдалгүй эрчим хүчний технологиг дэлхийд даяар экспортлох уу? Эсвэл Америк нэгдсэн улсын жишээ болох газрын тос байгалийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, шингэрүүлсэн байгалийн хий болон чулуудсан түлшийг экспортлох уу гэх сонголтууд. Улс орнуудын жишээг харвал Пакистан улс Хятад улсаас 50-аас дээш гигаваттын хүчин чадал бүхий нарны хавтан импортлдог. Судлаачдын тооцоолж байгаагаар Пакистан улс жилдээ 6.3 тэрбум $, нефтийн төрлийн бүтээгдэхүүний оронд нарны хавтан импортлсноор хэмнэж байгааж. Харин Их Британи улсад цахилгаан хөдөлгүүрийн түрээсийн эрэлт 30%-аас дээш өсөж, улмаар нарны эрчим хүчний суйрлуулалт өсөн нэмэгдэж байна. Индонез улсын тухайд дэлхийн хамгийн том нүүрс экспортлагч одоо цахилгаан хөдөлгүүрийн үйлдвэрлэлээ эрчимжүүлж байна. Мөн Хятад улстай хэдэн 10 тэрбум $-ын цэвэр эрчим хүчний гэрээж байгуулад амжжээ. Ингээд харуул Ираны дайны улмаас зөвхөн газрын тосны үн, шатхууны түлшний үн өссөн юм биш. Үүнээс улбаалаад дэлхийд дахин сэргээгдэх эрчим хүчний шилжилт хурцж байна. Харин энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбарт хэдийн тэргүүлж байгаа Хятад улсын хувьд давуу тал болж байна. Дайны 7 хоногт Хятад улс суурь зээлийн хүүгээ дараалан 11 дахь сартаа өөрчлөлгүй хадгалж, бодлогын нөөц боломжоо хадгалах стратегийг баримталж байгаа гэдгийг илэрхийллээ. Бодлого боловсруулагчид ойролт орнын дайны эдийн засагт үзүүлэх нөлөө, дотоодын тогтвортой өсвөл, зам нь дефляцийн дарамт буурж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэр гаргасан гэлээ. Хятад улсын Ардын банк энэ 7 хоногт зээлийн суурь хүү буюу 1 жилийн хугацаатай зээлийн жишг хүүг өөрчлөхгүйгээр хэвээр нь үлдээжээ. Ойролт орондох хурцдмал байдал даамжирч, дэлхийд дахинд газрын тосны үн өсснөөр эрчим хүчний өртөг нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийн төлөө тодорхойгүй болж байгаа нь энэхүү шийдвэрт нөлөөсөн гэлээ. Ингэхдээ 1 жилийн суурь хүүг 3%, 5 жилийн буюу орон сууцны зээлийн жишг хүүг 3.5% байхаар шийдсэн байна. Дэлхийн 2 дахь том эдийн засаг болох Хятад улс 2026 оны эхний улиралд 5% өсөлт үзүүлж, өмнөх улирлын 4.5%-аас өссөн. Энэ нь жилийн зорилттой төвшний дээд хязгаарт ойрцсон үзүүлэлт болж байгаа юм. Гэсэн хэдий ч Хятадын эрх баригчид 2026 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5-аас 5% болгон бууруулсан байгаа нь 1990-ад оноос хойших хамгийн бага амбицтай зорилт болж байгаа юм. Үүнд үнийн дарамт нэмэгдсэн нь нөлөөсөн байж болзошгүй байна. Үйлдвэрийн үнийн индекс 3 дугаар сард 0.5%-аар өссөн байна. Энэ нь сүүлийн 3 жил гарын хугацаанд анх удаа өссөн үзүүлэлт болж байгаа. Түүнчлэн хэрэглээний үнийн индексийн тухайд 2 дугаар сард 1.3% болж өссөн байгаа нь сүүлийн 3 жилийн хамгийн өндөр өсөлт. 2026 оны эхний улирлын эерэг өсөлт нь эдийн засгийн дэмжлэг үзүүлэх дарамтыг бууруулж, бодлогын хөө бууруулах хүлээлтийг багасгаж байна. UBS Securities-ийн шинжээчдийн үзэж байгаагаар бодлого боловсруулагчид ойрын хугацаанд хүлээж ажиглах байр суурь баримтлах төлөвтэй байна гэлээ. Инфляц өсөж байгаа нь бодлогын хөө бууруулах, эсвэл томоохон дэмжлэг үзүүлэх шаардлагыг багасгадаг байна. Түүнчлэн Хятадын засгийн газар ойролт орон дох мөргөлдөөний гадаад нөлөөг бүрэн үнэлэхэд тодорхой хугацаа шаардах төлөвтэй байгаа талаар мэдээлж байна. Өөрөөр хэлбэл Хятадын төв банкны мөнгөний бодлого дэмжиж байгаа боловч болгоомжлсон байр суурь баримтлах зарчимтай ажиллаж байна гэсэн үг. Дашим дуртад өнгөрсөн 7 хоногт Вашингтон болсон олон улсын валютын сангийн уулзалтын үеэр Хятадын төв банкны ерөнхийлөгч Пан Гүншан геополитикийн хурцдмал байдал, худалдааны саад бэрхшээл нэмэгдэж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж, санхүүгийн зах зээлийн савлгааг нэмэгдүүлж байна гэдгийг анхааруулсан. Мөн тэрээр макро эдийн засаг, санхүүгийн доктортой байдлыг хамгаалахын тулд олон улсын бодлогын уялдаа холбоог гүнзгийрүүлэх шаардлагатай байгааг онцолж ирлээ. Хайнан мөн энэ 7 хоногт Хятадын олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний 6 дахь яамгийг зохион байгуулж байна. Энэ нь Хятадын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжиж эхэлснээс хойших анхны үзэсгэлэн худалдаа. Энэ жил Канада улс түүхэн дэх хамгийн том худалдааны төлөөлөгчтэй авчирч хүндэт зочноор анх удаага оролцож байна. Оролцогч компаниуд боломжит худалдан авагчдад бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Арлын хэмжээнд хэрэгжиж эхэлсэн гайлын тусгай бодлогын ачаар энэ жилийн уур амьсгал бүхэлдээ боломж дээр төвлөрчээ. Тэгвэл энэ жил хэний оролцоо хамгийн их анхаарал татаж байна вэ? Энэ бол анх удаа хүндэт улсаар оролцож байгаа Канада улс. Канада улсын бараг 40 брэнд энэ удаагийн экспорт бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Гэрийн тэжээвэр амтны хоол, гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэрэг олон салбарыг хамарж байна. Канада өмнөх бүх экспорт оролцож ирсэн. Гэхдээ энэ жил тэд илүү өндөр түвшний төлөөлөгчдөө илгээсэн байна. Хайнаны чөлөөт худалдааны боомт бол миний хувьд боломжуудаар дүүрэн газар.
Канадын бүтээгдэхүүн шиг гадаад бараа гинд оруулж ирээд цааш нь дэлхий рүү татварын хувьд хамгийн үр ашигтай байдлаар түгээх боломжтой байдаг нь маш том давуу тал. Бид энд 6 жил ажиллаж байна. Энэ зах зээл үнэхээр том боломж гэдгийг бид харж байгаа. Бодлогын талаасаач боломжтой бүх зүйл дээр бид нээлттэй ханддаг. Хэрвээ Хайнанд шинэ салбар нээх нөхцөл бүрдвэл бид баяртайгаар хэрэгжүүлэхэд бэлэн байна. Том зургаар нь хитэ харвал ийм. Харин бодит нөхцөл дээр орон нутгийн түншүүд юунд төрөмж боллоо. Энэхүү эрүүл мэндийн салбарын компани Хайнанд төвтэй Канада улсын нийлүүлэлтийн сүлжээтэй маш нэгт холбоотой ажиллаж байна. Бид Хайнанах Канадын хүн орхойдын хамгийн том худалдаа авч. Хайнаны чөлөөт худалдааны бомбын нэмэн үртэг шингэсэн татварын чөлөөлөлт нь хоёр талд хоёуланг нь ашигтай. Нэг талдаа бидний зардлыг бууруулж байна. Нөгөө талдаа Канадын нийлүүлэгчдийн хувьд жилийн турш тогтвортой өсөн нэмэгдэж буй захиалга болж өгч байна гэсэн үг. Хайнанд дор хаяж 30% нэмэн үртэг шингэсэн боловсруулалт хийгдсэн импортын бүтээгдэхүүнүүд хятадын их газарт гайлын татваргүйгээр нэвтрэх боломжтой. Энэ нь Хайнаны компаниудын хувьд зардлыг бууруулж илүү их импорт хийх, илүү өрсөлдөхүй зүгнээр бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг олгож байгаа юм. Харин гадаадын нийлүүлэгчид яг энэ замаар буюу эхлээд найдвартай орон нутгийн түнштэй болох, дараа нь Хайнаныг боловсруулах төв болгон ашиглах, тэгээд бүх хятадын зах зээл рүү гарах боломжтой. Энэ бол зүгээр нэг худалдааны яармаг биш ээ. Энэ бол загвар зураг. Энд доктортой худалдан авчид байна. Дээр нь татварын хэмнэлт бий. Хайнан бол хятадын өргөн зах зээл рүү нэвтрэх гарцмаа. Судалгаагаар 2025 онд дэлхийн захиргаан эрчим хүчний эрэлтийн бүх өсөлтийг сэргээгдэх хэгүүсвэр дангаараа хангасан байна. Гэхдээ нарны эрчим хүчний үйлдвэрлэл 3-1-ээр нэмэгдэж шинэ дээд амжилт тогтоосон байна. Бүр урт хугацаагаар нь харах юм бол 2015 оноос хойш 10 жилийн хугацаанд 10 дахин өссөн байна. Тэгвэл энэхүү өсөлтийн талаас илүү хувийг цэвэр эрчим хүчний тоног төхөөрөмжийн дэлхийд хамгийн том экспортлогч гэгддэг Хятад улс бүрдүүлжээ. Эмбер олон улсын эрчим хүчний судалгааны байгууллагын судалгаагаар нүүрс, нефт, хий зэрэг чулуужсан түлшээр үйлдвэрлэсэн захиргаан эрчим хүч бараг өсөлтгүй. Харин нийт нэмэгдсэн эрчим хүчний хэрэгцээг нар, салхи зэрэг цэвэр их усрууд бүрэн өссөн байна. Ийхүү дэлхийн захиргаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг 100% сэргээгдэх эрчим хүчээр хангаж чадсан нь тогтоогдож, дэлхийн эрчим хүчний систем анх удаа цэвэр их усрын өсөлтөөр бүрэн тэтгэгдэж байгаа нь томоохон эргэлтийн цэг болж байна. Энэ донд 2025 онд нарны эрчим хүчний үйлдвэрлэл 3-1-ээр өссөн нь шинэ дээд үзүүлэлт болж, өсөлтийн хурд өмнөх жилүүдээс ч илүү байжээ. Урт хугацаагаар нь харвал сүүлийн 10 жил буюу 2015 оноос хойш нарны эрчим хүчний үйлдвэрлэл 10 дахин нэмэгдэж, ойролцоогоор 3 жил тутамд 2 дахин өссөн үзүүлэлт байна. Энэхүү өсөлтийн талаас илүү нь Хятадаас гарсан байна. Одоогоор Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон цэвэр эрчим хүчний тоног төхөөрөмжийн дэлхийн дахиндах хамгийн том экспортлогч гэгдэж байна. Хятад улс зөвхөн үйлдвэрлэлээрээ бус хэрэглээгээрээ ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний өсөлтийн төв хэвээр байна. Хятад улс нөөцнөөс хамааралтай байдлаа аажмаар бууруулж цэвэр эрчим хүчний хүчин чадлаа хурдтай нэмэгдүүлж байна. Үүн дээр нэмээд Ормосын хоолойн хямрал Хятадын эрчим хүчний стратеги зөв байсныг баталсан хэрэг боллоо гэж хэлж болохоор байгаа юм. Ормосын хоолой хаагдсанаар газрын тос байгалийн нийлүүлэлт тасалдаж, эрчим хүчин нефтийн импортоос хамааралтай орнууд сандралдаж, үндэсний хэмжээний онц байдал зарласан улсууч гэсэн байхаа. Тэдгээр улс орнууд энэ даруй сэргээгдэх эрчим хүч рүү шилжихээр яарчилж байгаа юм. Харин Хятад улс нь дэлхийн нар, салхи, батарей, цахилгаан автомашины нийлүүлэлтийн 70 гаруй хувийг хэмжээ. Мөн эрчим хүчнийхээ 85%-ийг дотоодосоо хангадаг байна. Сэргээгдэх болон цөмийн эрчим хүч нийт хэрэглээнийх нь 20 гаруй хувийг эзэлж байна. Ингэснээр өнгөрсөн жил нефтийг давж 2 дахь том их усүр нь болсон байгаа юм. Түүнчлэн стратегийн газрын тосны нөөцөө бүрэн дүүрүүлсэн зэрэг олон давуу талуудыг дурдж байна. Өнгөрсөн юм гарагт Бээжин хотноо Хятадд үйлдвэрлэгдсэн хүн дүрст роботуудын дунд хагас марафоны уралдаан 2 дахь удаага зохион байгуулагдлаа. Энэ жилийн ялагчаар Huawei компани Honor брендийн робот 50 минут 26 секундэд замаа дуусгаж хүний тогтоосон рекордыг эвдэж дэлхийн нийтийг гайхшруулад амжлаа. Өнгөрсөн жилийн хамгийн хурдан робот 2 цаг 40 минутын амжилтыг үзүүлж байжээ. Энэ бол Бээжин хотод зохион байгуулагдж буй хүн дүрст роботын хагас марафон юм. Нэг талын зам дээр гүйж буй марафоны тамирчид нөгөө талын зам дээр гүйж буй робот тамирчдаа уухайлан дэмжиж байна. Энэ тэмцээн 2 дахь удаа зохион байгуулагдж байна. Оролцогчдын бараг 40% нь алсын удирдлаггүй. Өөрсдийн алгоритмаар биедан гүйж байгаа юм. Зарим робот мэдээж уралдаан зориулж бүтээгдсэн. Мөн зарим нь хүний хөдөлгөөнтэй төстэй алхалттай. Бараг хүн шиг хөдөлж байхаар зохион бүтээгдсэн байна.
Мөн батарей солихгүйгээр илүү удаан хугацаанд гүйх чадвартай төрөлж бий. Эдгээр роботууд өөр ангиллын уралдаанд өрсөлдөж байгаа юм. Ирээдүйд тэд бодит амьдралд төрөлцсөн тусгай өргүүд гүйцэтгэн гэж хүлээж байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ жил асар их ахиц гарсан нь илүү тод харагдж байна. Өмнө нь олон робот бие даан чиглэлээ олох чадваргүй бүтлгүүдж байсан. Одоо бол бүр хэдхэн жилийн дараа эдгээр роботууд шатаж буй барилга руу орж хүмүүсийг авардаг баатар болох ч юм билүү гэж бодогдох хэмжээнд хүрч байна. Миний хамтрагч Жази барайны шугам дээр тийш холбогдё. Тийм ээ Чэнси. Барайны шугам дээр уур амьсгал үнэхээр догтлол дүүрэн байна. Ням гарагийн өглөөний 8 цаг болж байгаа боловч гудамж үзэгчдээр дүүрсэн байна. 21 км-ийн уралдааныг аль робот хамгийн хурдан дуусгахыг харах гэж бүгд догтлон хүлээж байна. Тэргүүлж байгаа роботуудын нэг барианд төхөж байна. Миний ард байгаа дэлгэцээр үзүүлэлтүүд огцом сайжирсныг харж байна. Энэ жилийн хамгийн шилдэг робот 50 минутаас бага хугацаанд уралдааныг дуусгаж чаджээ. Өнгөрсөн жилийн хамгийн сайн үзүүлэлт 2 цаг 40 минут байсан. Энэ бол шинэ рекорд тогтоох түвшний амжилт. Хятадын хүнд өрстэй роботын хөгжил үнэхээр хурдтай, доктортой, мөн илүү бие даасан болж байна. Honor компани Lightning робот төрүүлж барианд орлоо. Гэвч яралтаас гадна илүү том асуулт гарч байгаа. Роботууд хурдан гүйж байна. Тэгээд юу гэж? Бид уралдааны үеэр хөгжүүлсэн гол технологиудыг, тухайлбал шингэн үргэлтийн систем гэх мэт шийдлүүдийг үйлдвэрийн хэрэглээнд нэвтрүүл. Яг л автомашины уралдаан анх бий болсноор салбарын инновацийг урдсгаж байсан шиг. Олон улсын багууч гэсэн энэ мэт арга хэмжээнүүд нь дэлхийн нийтийн хамтын ажиллагааны ач холбогдлыг нэмэгдүүлж байгааг онцолж байна. Би хятадын их сургуулиудтай хамтран ажиллаж байгаадаа үнэхээр их баяртай. Ирээдүйд ийм төрлийн илүү олон боломж гарна гэж найдаж байна. Салбарын мэргэжлүүдийн хэлж байгаагаар арилжааны зах зээлд нэвтрэх хугацаа төсөөснөөс ойртсон байж магадгүй. Роботуудыг үргийн хэрэглээнд нэвтрүүлэх нийлүүлэх хугацаа ойрхон ирээд байна. Бодит хэрэглээнд ороод ирэхээр энэ салбар бүрч хурцтай өсөж эхэлнэ. Үүнийг олон улсад flywheel effect буюу эргэлтийн уртсуур нөлөө гэж хэлдэг. Хэрэглээ нэмэх тусам өртөг буурч, өртөг буурах тусам хэрэглээ уламж эхэлнэ. Ийм төрлийн робот марафон шиг арга хэмжээнүүд нь зүгээр нэг уралдаан биш, алгоритм, техник хангамж, тооцоолох хүчин чадлыг бодит нөхцөлд дуршдаг талбар болж байна. Хятадын технологийн удаа барьдаг компаниудын нэг болох TikTok-ийн толгой компани ByteDance-ийн орлогын өсөлт болон ашигт ажиллагааны хооронд өнгөрсөн онд томоохон хэмжээний зөрүү гарсан байна. Тодорхойлох юм бол гадаад зах зээлээс олж байгаа орлого нь бараг 50% өссөн байхад цэвэр ашиг нь 70% буурсан байна. Энэ нөрөө хэмэл оюунд хэтэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой гэж салбарынх нь тайлбарлаж байна. ByteDance компани олон улсын бизнесийн орлого нийт орлогын 30%-аас давж өссөн байгаа нь 2024 онд байсан ойролцоогоор 25%-тай харьцуулахад мэдэгдэхүйц томоохон өсөлт юм а. Энэ нь тус компани дэлхийд дахиндах орлогын бүтэцдэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Үүний гол хөдөлгөгч хүч нь гадаад зах зээл дэх захим худалдааны өргөжлөлт. Энэ дундаа TikTok Shop хурдтай өснө байлаа. TikTok Shop-оор дамжсан борлуулалт жилийн дүнгээр бараг 70%-аар нэмэгдсэн байгаа нь ByteDance-ийн олон улсын хэрэглэгчийн зах зээлд хүчтэй байр суурь эзэлж байгааг харуулж байна. Гэвч энэхүү өсөлтийг компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд хийж байгаа асар их хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр даржна. Ялангуяа оны 2 дугаар хагаст хиймэл оюуны дэд бүтэц судалгаа хөгжүүлэлтэнд чиглэсэн зардал нь огцом нэмэгджээ. Бүтэн жилээр нь харуул 2025 онд ойролцоогоор 20 тэрбум $, хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Энэ хөрөнгийн ихэнх хэсэг нь хиймэл оюун ухааны систем, дата төв, тооцоолын хүчин чадлыг өргөжүүлэхэд зарцуулагдажээ. Үүний үр дүнд ByteDance-ийн гадаад зах зээлийн орлого 50%-аар өссөн ч ашиг нь 70%-аас илүү хэмжээгээр буурсан байна. Энэ нь компанийн орлого хурдтай нэмэгдэж байгаа боловч зардал үүнээс хурдтай өсөж, дарамт маш өндөр түвшинд хүрсэн байгааг илтгэж байна. Гэсэн дэч компанийн стратегийн дараагийн алхамж гэсэн хиймэл оюунд төвлөрч байна. ByteDance 2026 оны эхээр 160 тэрбум юан буюу ойролцоогоор 22.7 тэрбум $-ыг хиймэл оюуны чадвараа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр дэлхийн хиймэл оюуны өрсөлдөөнд тэргүүлэгчдийн нэг болох зорилготой байгаа гэлээ. Гэхдээ ByteDance ганцаараа энэ салбарт их мөнгө хайж байгаа юм шээ. Goldman Sachs Research-ийн тооцоололоор томоохон технологийн компаниудын нийт хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалт нь энэ онд 500 тэрбум $-аас давах төлөвтэй байгаа нь энэ салбар дахь өрсөлдөөний цар хүрээ ямар өндөр түвшинд хүрсэн байгааг харуулж байна. Энэхүү өрсөлдөөнөөс үүсэж байгаа санхүүгийн өндөр дарамттай зэрэгцээд ByteDance компани улс төрийн дарамт шахалтан донд мөн ажиллаж байгааг дуртан зүйтэй. Компани гол бүтээгдэхүүн болох TikTok нь Америк нэгдсэн улсад аюулгүй байдлын асуудлаар
удаан хугацаанд хяналт хоригтой тулгарсаар ирсэн. Мөн хятадын талаас ч гэсэн гадаад технологийн хяналт мэдээллийн урсгалын асуудлаар хатуу зохицуултууд хэрэгжүүлж байгаа. Ийхүү ByteDance нэг талаас Америк нэгдсэн улсад үйл ажиллагаагаа хадгалах, нөгөө талаас Хятад улсын зохицуултын орчинд нийцэх шаардлагатай болж бизнесийн стратеги хоёр өөр эрх зүйн болон улс төрийн дарамтын дунд зохицуулах шаардлагатай болж байгаа нь компани урт хугацааны эрсдлийг нэмэгдүүлж байна. Хятад улсын улс төр нийгэм эдийн засаг бизнес технологийн салбарт болж байгаа онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.